За өдрийн төргийн бизнес хаан подкастын сонсогчдод бас үзэгчдод бизнесмен эрх редактор даваад ирж байна. За өнөөдрийн зочин маань бас одоо улс хоорондын хамтын ажиллагаатай холбоотой. За тодорхойлбол Mongolian Offer агентлагийн үүсгэн байгуулагч Гүсэх Сахирал Должинсээр ирсэн байна Өдрийн мэнд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр Mongolian Offer агентлаг маань ерөнхийдөө залуучууд зориулсан олон улсын соёлын хөтөлбөр гэж үүрдэг. Би бол одоо 100 жил 50 жил мөлийн түүхтэй баялаг түүхтэй байгуулах гэж мэдээгүй. Өмнө нь яг нэг дам яриагаар хүүхдүүдийг Герман айл руу явуулдаг энэ гэсэн тийм яриа сонсдог байсан. Цаана ийм байгуулах байдгийг мэдээгүй тий. Тэгэхээр та эхлээд яг одоо энэ Offer гэдэг энэ хөтөлбөр юу яг анх яаж үүссэн тий. Энэ бол одоо Европоос гаралтай хөтөлбөр юм байна шүү дээ. Ер нь ямар онцлогтой гэдэгтэр тааж байгаа түүхэн контекст ярьж өгвөл. За тийм. За энэ хөтөлбөр маань бол анх Европ ТV-с одоо Европын одоогийн өндөр хөгжилтэй Швейцар Германаас ер нь эхэлтэй байдаг. Тэгэхээр бүр бараг 1800-аад оны дунд үеэс эхлээд ер нь Герман ээж аавууд тухайн одоо элит гаралтай айлууд гэсэн үг шүү дээ. Хүүхдүүдээ нөх хэл сурах гад хөрс зэрэгэлдээ улс орн руу илгээдэг хөтөлбөр байсан. Тэгээ явцдаа 1890-ад оны үед болохоор одоо түүхийг сурвалжаад Францын нөгөө Girls on Paper гэдэг сонирн байдаг байхгүй. Тэрэн дээр Paper гэдэг хөтөлбөр маань дурдгдсан байдаг. Тэгэхээр Францын охин хэл сурах гад Франц руу Англи охин Франц руу хэл сурахаар явсан тухай санд нийтлэгдсэн байдаг. Тэгэхээр яг 1800-аад оны үеэс энэ хөтөлбөрийг суйруул ингээд аль бисаа тавигдсан байсан. Тэгээд дэлхийн одоо 2 дугаар дайны дараа буюу одоо яг улс их орнууд одоо сэргээн бамталтын үедээ Европын нөгөө зөвлөлийн орнууд, гишүүн орнууд байсан тийм ээ. Тэр улс орнууд энийг яг хууль эрх зүйн зохицуултын 1969-оос 71 онд хийж стандартуудыг тогтоож өгсөн байдаг. Одоо тэр нь болохоор одоо яг тухайн айлд очиж хэдэн цаг хүүхдийг харж өгөөд хэдэн цаг хичээл сургуульд явах юм те ямар өдөр амрах юм тэр гэр бүлд байхад ямар эрх үүрэгтэй оролцох гэдэг ийм зохицуултыг хийж өгсөн байдаг. Тэгээд тухайн Европын гишүүн орнууд тухайн конвенцтай нэгдээд ингээд залуучууд маань Европ дотроо ингээд сэлцэж хэл сурдаг юм болсон. За тэгээд үүний дараагаар 1989 онд Америкийн нэгдсэн улс яг энэ Offer хөтөлбөрийг яг төрийн зохицуулалтынхаа доор аваад маш ингээд агсан төвшингийн стандартыг тогтоогоод G1 гэдэг визний одоо суурийг үл тавиад өнөөдөр ингээд Offer хөтөлбөрийн одоо өнөөгийн хэв маяг бол үүсч бий болсон. Тэгэхээр бараг 100 гаруй жилийн түүхтэй хууль эрх зүйн зохицуулалт нь бол бий болоод 50 гаруй жил болсон юм хөтөлбөр болж байгаа гэсэн үг тийм. Тэгээд Монгол улсад маань болохоор хөтөлбөр маань бол 1990-ад оноос хойш орж ирээд ер нь бол 30 гаруй жил болсон. Тэгэхээр манай байгууллага яг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд 20 жил болж байгаа. Тэгэхээр энэ бол угаасаа залуу хүмүүс чиглэсэн хэлийг орчинд нь сурах, тэг өөрийгөө танин мэдхтэй тухайн шин соёлыг орчинд нь мэдрэх ийм залуу хүмүүсийн капитал дараа гарч байгаа хөгжлийн зохиц хөтөлбөр л гэж ер нь бол ойлгож байна гэсэн үг тийм. Тэгэхээр одоо бол нэг орчин үеийн залуучууд чинь нэг үе бодвол нэг одоо үнэт зүйлс одоо алсын хараа зорилго одоо амьдралын зорилго мөрөөдөл энэ гэж илүү ярьдаг болсон тий. За тэр нь бол илүү нэг одоо байгаль орчин дээлтэй оч гэдэг юм эсвэл илүү одоо нэг юм одоо олон урлагч зүйлс байх гэдэг юм уу. Ерхэд яг энэ хөтөлбөр маань залуучуудын хувьд ер нь яг одоо юу өгч чадчихээн тий. Тэр одоо юу гэдгийг оюуны хөгжилч гэдэг юм уу, ирээдүйн карьерч гэдэг юм уу. Тэр нэг Монгол залуучуудад яг энэ талаас нь нэрвэн. Тий. Яг бодиттой боломжууд гэвэл за нэгт бол мэдээж угаасаа залуу хүмүүсийн хувьд бол орчноо солиод гадаад орчин 1 жил амжирна гэдэг нэг soft skill-үүд байж байгаа шүү дээ тий. Тэр бол маш өндөр түвшинд бол ингээ хурцтай өсдөг гэх юм одоо бие даах чадвар наацхан тий. Жил одоо 365 өдөр шинэ орчинд очиод амьдрын ээж аваас хол байна гэдэг бол угаасаа бие даах чадвар бол огцом өсдөг. Түүнтэй зэрэгтэй хариуцлагатай байх, цагийн менежмент гэдэг хувь хүний одоо юм soft skill-үүд бол өснө. Хоёрт бол мэдээж гадаад хэл. Угаасаа гадаад хэлийг 100% одоо орчинд нь сурч ийн гэдэг нь бол маш том боломжийг өргөж байгаа. Явтлаа одоо ингээ суур төвшнгөө аваад очиод давхар одоо өдөр тутам буюу одоо нийгмийн харилцаанд нөгөө хэлийг хэрэглэхээс өрөг одоо хэрэгцээ шаардлага гарч байгаа. Зайлшгүй хэрэглэнд хэл бол угаасаа сурхаас өөр гарцгүй. Тэр жилийн дараа бол маш дэшээ төвшөнд бол хүрч чаддаг. Давхараас энэ хөтөлбөр чинь очсны дараа хэлний курст явах юм хууль зүйн зохицуулалттай учраас тэрүүгээрээ агсан төвшөндөө ороод хад хэл бол ингээд угаасаа сайжирдаг. 3 тэгвэл ийм шин орчинд очиж соёлын
мэдлэг буюу одоо тэр соёлыг маш гүнээс ингээ мэдрэх боломжийг олгож байгаа гэсэн үг те. Тэгээ соёлын мэдлэгтэй болж одоо тэлхийн ирээр хүний угаасаа нөгөө оюун ухаанцаар хөргөөл тэр хэмжээгээр ингээ тэлэгдэж байгаа. Нөгөөтэйгөр бас нөгөө олон улсын туршлагатай болж гэнэ гэдэг нь ер нь карьерийн хувьд CV-н дээр нэмэгдэх маш том давуу талыг бий болгож байгаа байхгүй. Тэгээд одоо сүүлийн үеийн залуучууд төлхөө одоо завсралга жил аваа явж байгаа залуучуудын хувьд бол өөрийгөө танин мэдэх нэг жил байгаа гэсэн. За ер нь би яг ямар мэрэгчлэлтэй болох гэдэг ер нь юу хэмээр байгаа. Ер нь надад миний давуу тал юу юм гэдэг юм те. Тэрлүүгөө өндих нэг тийм жил болж байгаа. Гэт ийм том боломжууд бол ингээм олцолчууд дээр ирж байгаа гэх юм уу. Тэр чинь яг насны хувьд хэдэн насны залуучууд гэж. 18-аас 26 гэж ер нь заагдсан. Энэ нөгөө 3 дахь орны залуучууд дээр ер нь тавигддаг. Нөгөө олон улсын стандарт дээр заагдсан гэсэн бас байгаа байхгүй. За тэгэхээр одоо хүүхдүүдэд явуулж байгаа эцэг эхчүүдийн хувьд ер нь ямар хуу хүлээлт ойлголттой байх хэрэгтэй. Энэ чинь одоо үүдгийг хамаатан руу нь одоо явуулж байгаа биз дээ. Шал өөр соёлын, шал өөр орондын, шал өөр орчинд хүүхдээ авчиж байгаа те. Тэгэхээр нэг эцэг эхчүүдийн хувьд те хүүхд нь яаж өөрчлөгдөнө гэсэн хүлээлттэй ер нь хүүхдөө ямар зорилт, ямар нөхцөлд хүүхдүүд явуулах хэрэгтэй гэдэг чинь тэр талаас нь ярил эцэг эхчүүд зориулаад. Яг ээж аавуудын хувьд бол ингээд мэдээж нөхцөл мөрөөдөл бүхэл ээж аауд baаш та хүүхдээ бие даалгаад за ингээд нэг бас гадаад хэл сураад те нэг эрдэм боловсрал эзэмшээд за нэг тийм сайн хүн болоосай болж игэл одоо тэндээс хорч боловсрах ч юм уу гарц юу байж тийм л зүйлсийг үл ээж аавд хүсдэг. Энэ бол мэдээж ээж аавуудын хүсэж байгаа зүйл дээр бол бодиттой акцууд бол зөндөө гарна. Хамгийн одоо чухал зүйл бол тухайн хүүхэд бол одоо шинэ орчинд очихоор бол бие даах чадвар болон амьдралд өөрийгөө авч явах тэр чадварт бол одоо 100% суралцаад ирдэг. Тэгээд мэдээж нөгөө түрүү хэлсэнчлэн нөгөө гадаад хэлийг сурна гэдэг нь тэр хүнд тэр хэмжээгээр нөгөө дараагийн боломжууд нэгдэж байгаа байдаг. Ээж аавд маань бол мэдээж нөгөө гадаад орчин руу явуулж байгаа гэдгээр бол нөгөө маш их хүлээлттэй байгаад байдаг. Гэхдээ жилийн хугацаанд бол хэл сурах одоо өөрийгөө хөгжүүлэх дээр бол маш том зүйлийг бол эргээр бол хүүхдүүд бол нутагшуулж иржүүлэр болж чаддаг тий. Түүний дараагаар мэдээж тухайн оронд сурч боловсрох ямар мэрэгжил илүү байна. Тэрлөө бас ингэ төгж байгаа алхам болж байгаа гэж бол харж болдог байхгүй юу. Тавх тэгэхээр 20 жилийн хугацаанд 2000 гаруй залуучуудыг явуулсан гэж байна. Тэгэхээр ингээд одоо мэдээж та нар ингээд тодорхой дүн шинжилгээ хийсэн л ах. Ямар орнууд руу голчууд яагаад яваад байна. Тэгээд эвгэж ирээд ч гэдэг юм ер нь яг ямар гол өөрчлөлтүүд гарч байна. Цаашдын мэрэгжил сонголт карьерч гэдэг юм уу яг энэ талаар жаахан дэлгэрэнгүй. За 20 жилийн хугацаанд 2000 залуучуудыг бол одоо ингээд Европ соёл руу хөтлсөн. За тэндээс нэг ялангуяа нэг Герман улс руу бол төлхөө одоо нийт оролцогчд 80% явдаг. Яагаад тэгэхээр Герман улс маань яг энэ опер хөтөлбөрийг бол маш нээлттэйгээр дэмждэг бөгөөд нөгөө визний төрөл опери виз гэдэг тусдаа байгаа тий. Тэгээд би тэд бас яг энэ улсад 20 жил хэрэгжүүлсэн учраас Монгол залуучууд илүү таньсан учраас илүү бас хөтөлбөрийн оролцогчдыг авах боломж бол тэнд илүү гарч байгаа. Тэгээ нийт явсан оролцогчд бол мэдээ тэнд очиод нөгөө хөтөлбөрийнхаа дараад нөгөө тухайн улсад сурч боловсрах ямар боломжууд байна тэрлүү бол ингээд 100% хүрч чадж байгаа. Ханы ялангуяа сүүлийн 10 жил буюу одоо 2015 оноос хойш гэсэн үг тий. Илүү одоо юм хөтөлбөрийн дараа суралцах, өргөжлүүлээ суралцах тэр боломжууд нээлттэй болж гисэн үг визний хувьд. Тэгэхээр заавал нөгөө буцаж ирэлгүйгээр тэндээ мэрэгжлийн боловсрал одоо Монголд сүүлийн залуучууд Герман руу нөгөө мэрэгжлийн боловсрал гэж 3 жилийн ян дээр 300 гаруй мэрэгчлээ сонгож сурч та тэр чиглэл рүү тэр хөтөлбөрийн дараа өргөжлүүл шилжих хамгийн нөгөө бодит боломж гэсэн үг байхгүй. Тэгээд сураад одоо бараг түрүүчийн 20 жилийн өмнө явцсан хүмүүс бол аль хэзээ одоо ихтэй сургууль төгсөөд тийм ээ нөгөө тухайн улсад ажиллаж амьдраад зарим нь бол одоо босож ирсэн. Тэгээд мэдээж инженер болон одоо ингээд шинжлэх ухааны чиглэлээр бол төлхөө бас суралцсан байгаа. Одоо сүүлийн үеийн 10 жилийн хугацаанд мэрэгжлийн боловсролын чиглэл рүү бол залуу юм байна л төлхөө суралцаж дараагийн нөгөө ажил карьераа бол төлөвлөж чадж байгаа. Гэдэг нь бол энэ хөтөлбөрийн нөгөө хамгийн бодит болгож байгаа нөгөө залууч болгож байгаа боломж гэж бол харж байна гэсэн үг. Энэ хөтөлбөр тамаргадаа дараа нь ингээд дээд улсад эзэмсээд явж байгаа хүмүүсийн хэдэн хувийн нь эх орондоо эргэж ирж ажиллаж байна. Тэр талаар та нар тусч үзсэн үү? Ер нь бол яг нэг 30-аас 40% нь бол ер нь бол буцаж ирж байгаа гэдэг бол анализ бол хийгдсэн. Тэгээд дийлэн хүүхдүүдийн үед яг нэг суралцах боломж байгаа учраас тэндээ бол ер нь бол мэрэгжил эзэмшээд тэгээд мэрэгжлийнхаа дараа ажиллах боломж байвал тэндээ бас тодорхой хэмжээнд ажиллаж байгаа. Ер нь бол Монгол улстай
эргэж ирж байгаа тийм үнцэнтэй одоо хүний нөөц эсвэл одоо тэгээ бизнесүүдийг эхлүүлсэн гэсэн зөндөө хүмүүс бол байж байгаа. Тэгэхээр одоо илүү нөө прагматик асуулт асуухад за тийшээ одоо энэ төлбөрт хамрагдах одоо залуучууд тавьдаг шалгуур юу вэ те? Мэдээж та нар бас тодорхой одоо энэ ч олон улсын соёлын хөтөлбөр учраас цаанаас бас тогтоосон стандарт байдаг бох те. Яг тэр талаар жав дэлгэрүүлэх шалгуур стандартыг болоо. Яг энэ нөгөө опер хөтөлбөрт зориулсан Европ стандартыг 2005 онд яг дахин шинжилж баталсан байхгүй. Яг тэр стандартын дагуу бид нар нөгөө оролцогчдоо шалгуураа тавина. Номер 1-т мэдээж энэ басны хязгаар дотор л байх хэвээр. Хоёр тэгвэл хамгийн чухал зүйл нь бол мэдээж нөгөө хүүхдтэй нөгөө хост фамилид амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр гэр бүлийн яг л гишүүн болж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр айлын том хүүхд болж юм, том ах болж юм, том эгч болж юм. Тэр хэмжээгээр тэр гэр бүлд эрхэдэлж үүрэг хүлээн нөгөө дүүнэрээ сургууль цэцэрлэг төргөж өгөх юм ийм тодорхой бас нэг үүрэг даалгавартай. Тиймийн тулд нэг хүүхдтэй хамт байх ингээд сонирхолтой байх хэрэгтэй. Тодорхой хэмжээнд бас гэр оронд ээж авдаа тусалсан, дүүгээ харж исэн туршлагатай байх хэрэгтэй тий. Энэ бол бас ингээд дараагийн хоёр дахь том шалгуур болчихдог байхгүй юу. Гуравт бол мэдээж нөгөө шин соёлд нээлттэй жоох амьдралын идэвхтэй хэм маягтай шин зүйлийг туршиж үзэх дуртай тийм одоо хүсэл эмгэлцээ залуучууд бол бүрэн нээлттэй болж байгаа. Мэдээж бас одоо сүүлийн үед одоо нэг сүүлийн 5 жилийн үед бидний нөгөө жоохон гол тавигдах нэг шалгуур бол одоо сэтгэл зүйн доктортой байдлыг нэлээд анзаарж байгаа. Энэ бол яагаад гэвэл бүр жилийн хугацаанд гадаад орчинд амьдрах учраас тэр зүйлийг л ингээд жоохон орсдогчтой бас тавьдаг болж байгаа. Тэгэхээр шалгуур бол харьцангуй нөгөө гадаад ихтэй сургууль тавихаас бол энгийн насны хязгаар байна. Тодорхой хэмжээний туршлагыг яаж ийн. Тэгээд тухайн соёлд нээлттэй байх гэдэг л шалгуур авахд бол ер нь болчихж байгаа. Мэдээж гадаад талын мэдлэг бол зайлшгүй байх шаардлагагүй айндээ тодорхой түвшинд суралцаад явах учраас тэр сургалтыг бол одоо бид нар бол бэлдээд тэр шалгуураа нь бол хангуулж болж байгаа гэсэн үг тийм. Ер нь Монголоос очиж байгаа залуучуудын хувьд за ихэнх нь Германд очдог гэж юм тийм. Одоо бусад орноос очиж байгаа залуучуудтай харьцуулахад бас одоо давуу тал юу гэдгийг тийм. За бас чагаа сул тал ч гэдэг юм өсвөл тулгардаг өндөрлөл бэрхшээл нэг юм. За одоо Германд бол жил болгоныг 10-аас 14 мянган залуу оролцогчтой хөтөлбөрөөр өшдөг гэсэн. Орон орноос тий. Тэгэхээр Монгол бол нэг 0.1 тэдэг буюу нэг 100-аас 200 ч юм уу тэр орчимд очдог байгаа тийм статистик мэдээлэл байгаа. Тэгэхээр мэдээж нөгөө Монголоос бас энэ оролцогчд авах сонирхол айлууд байна гэдэг нь монгол хүн маань бас даваа талтай байгаа. Тэр бол мэдээж бидний ингээд нэг чочламтай хүүхдэд ээлтэй гэр бүлийн соёл бол маш их нөлөөлдөг. Энэ соёл бол нөгөө Германд илүү их одоо гэр бүлд гишүүн байхад одоо эрэг нөлөөлөл үзүүлдэг гэж байна. Ер нь бол нөгөө гадаадын агентлаг айлууд маань үздэг. Мэдээж Монгол залуучуудын хувьд бол нөгөө дэлхийн залууч бусад орны залуучуудтай харьцуулахад бол нөгөө soft skill тал нь бол нэлээд жоохон сул байдаг. Мэдээж тэр нь одоо ингээл нөгөө цагийн менежмент, хариуцлагатай байх тий одоо нөгөө тэмцтэй байх, төлөвлөлт тэгээд тийм нөгөө талаар олсон нөгөө гадаад талын мэдлэг бол харьцангуй сул байна. Одоо нөгөө бусад орноос орсож байгаа залуучуудын хувьд 2-3 гадаад хэлтэй. Заавал хэл сурах гэж очихгүй тэд нар бол нөгөө боломж юм байна. Зүгээр хэм зарлаар аялах эсвэл орчинд нь яг тэр соёлыг мэдэх те өргөжлөөрөө тухайн суралцах ямар боломж байна ч гэдэг мөнгөд эрхлүүлж байгаа залуучууд байдаг монголчууд ч гэсэн ялгаагүй залуу хүмүүс байна. Тэрний хувьд нөгөө жоохон сул үзүүлэлтүүд нь бол тийм байгаа. Гэхдээ энэ бол нэг тийм хэцүү зүйл үл биш. Явтал нь бид нар одоо тодорхой хугацаанд бэлтэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг гадаад хэлний мэдлэгээс хажуугаар давхар бас хүмүүний хөгжилтөөр бид нар бол нэлийн сайн ажилдаг. Одоо ганцаарсан нөгөө зөвлөгөөнүүд өгнө. Шаардлагатай тэр ур чадруудыг жоох явтлаа ингээ хөгжүүлэх шаардлагатай байхаа сануулад ер нь нэг харилцаа хандлагын тал дээр бол нэлээ ийм чиглүүлэг зөвлөгөө сургалтууд ордог гэх юм да. Тэр нь төгчих юм бол очсны дараа бол үүсэх асуудал харьцангуй бага. Ер нь бол жилийн дараа гэхэд нөгөө бусад орны залуучуудад энд өвцгөөц хэмжээний ур чадвартай ер нь болчдаг. Тэгэхээр монгол залуучууд нөгөө суралцах чадвар айгүй хурдтай гэж бол ер нь бид нар хардаг нөгөө бусад орнтой харьцуулахад илүү хэлний аюустай байгаад идэх ч юм уу те. Богино хугацаанд суралцах. Хэлний одоо суур жаахан тийм тааруу залуучууд гэхдээ явмаар байгаа залуучуудын бас ямар боломж байгаа вэ? Хэлний суур гэхээр одоо мадуу герман улс гэвэл герман хэл зайлшгүй сурах шаардлагатай очиод өдөр тутам германаа ярина тий. Давхар бас нэг хоёр дахь шилний мэдлэгтэй байл илүү давуу боломж олгогддог байхгүй юу. Тэгэхээр яг нөгөө 12 одоо төлхөө сүүлийн үед төгсөгчд орж ирж байгаа. Тэднэр дээр нөгөө англи хэлний бодол мэдлэг нь бол яг ерөнхийн нөгөө 10 жилд үздэгэл мэдлэг байгаа. Гэсэн ч яг би тэтэл бол герман хэлээ сураад одоо 6 сарын хугацаанд
тууштай сураад явхад бол бүгд боломж байгаа. Тэгэхээр нийт явж байгаа оролцогч 80% нугасаа юм л огт хэлний мэдлэггүй л залуучууд байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол яг тэр чиглэлд зориулсан л ерөн хөтөлбөр гэдгийг ойлгож байна. Илүү их өөрийгөө дараагийн түвшинд гаргах, хэл сурах боломжийг эрэлхийлж байгаа тийм залуу хүмүүст нээлттэй. Тэр бол санаа зовх зүйлгүй. Энийг бол одоо ингээд бас хөтөлбөрөөр боловсруулад явтал нь ингээд хөгжүүлэх бол бас боломж байгаа. Учраас тэр хэлэн дээр бол их санаа зовх зүйлгүй гэж Одоо ингээд хөгжингүй орнууд руу одоо явхад суралцаар ч юм аялахаар явхад ерөөхдөө нэг нийтлэг зарчим байгаа нэг аяллаа түүх гэдэг бид нар бол мэдэн шүү дээ байх хэрэгтэй гэдэг. За тэгээд нөгөө талаас бас санхүүгийн тодорхой баталгаа байх хэрэгтэй шиг иймэрхүү зүйл. Энэ хөтөлбөр болохоор яг тэр талаас юу аяллаа түүх байх хэрэгтэй юу? Санхүүгийн хувьд бас одоо арга энэ тим юм байх хэрэгтэй гэдэг тийм шалгуур байдаг. Байхгүй. Угаасаа энэ хөтөлбөрийн гол зорилго бол ингээл залуу хүмүүсийг хилийн сургах орчинд нь тэгээ дэмжих хөтөлбөр ахгүй юм. Угаасаа юм 100 жил, 60 жил өсрөгцсөн юм гээд согц систем явж байгаа гэсэн. Тэгэхээр хэл бол ингээд анхан төвшөнд суурьны хэмжээнд сурах шаардлагатай болж байгаа гэсэн. Монголдо энэ нөгөө виз хангах шалгуур байхгүй юу? Тэгээ орчиндөө угаасаа сурж байгаа тийм ээ. Тэгэхээр санхүүгийн хувьд гэх юм бол одоо бусад орнд ингээл авах заавал одоо санхүүгийн баталгаа шаардлагатай гэдэг энэ хөтөлбөр дээр шаарддаг. Заавал орлого нотлох ч юу шаардлагагүй. Яагаад тэгэхээр жилийн хугацааны хөтөлбөрийг тэр жилийн гэрээгээр нөгөө байр, хоол, эрүүл мэндийн даатгал бүх зүйлийг нөгөө айл гэрээгээр хүлээн авдаг гэсэн үг. Батлан дааж байгаа гэсэн үг тий. Тэгээд очиод нөгөө хүүхэд маань бас тусдаа амьдрах өрөөтэй халаасны бас давхар мөнгө авч байгаа. Жил явхад хэлний курсын сургалтын дээр бас тэр айлаас тодорхой хэмжээний ингээд дэмжлэг аавна. Бас нийтийн тээврийн плет нөх хэлний курст явах тэр дэмжлэгүүдийг айл ерөн гэрээгээр зохицуулдаг учраас тухайн хүүхдүүд зөвхөн энэ хэлийг сурах сонирхол хүсэл эрмэлзэлтэй илэрхийлэхэд болж байгаа. Тэр нөгөө аялын түүх гэвэл байх ерөөс шаардлага байхгүй тусмал илүү сайн гэсэн үг тийм. Тэгэхээр бол илүү анханасаа зөв байгууллагатай хандвал зөв аялын түүхээ бүтээж чадж байгаа. Ийм том хөтөлбөр гэх юм уу та ингэж ойлгож болж байна. За одоо тэгвэл бид явж байгаа хүмүүс талаас та тийм хэлээл. Одоо нэг хүлээж авч байгаа талаас ярил. Хүлээж авч байгаа гэр бүл бас тодорхой юм стандарт шаардлага хангасан байх хэрэгтэй. Тэгээд минь гол нэг аюулгүй байдал гэдэг юм янз янзын эрсдлүүдээс сэргийлэх тийм механизм бас ажиллаж явах хэрэгтэй тий. Тэгэхээр гэр бүл тэрийг сонгох ер нь яг ямар механизм шалгуур процесс байдаг тий. Тэгээд ямар нэг асуудал гарвал тэрийг зохицуулах ямар механизм байна. За тэгэхээр одоо ингээд нөгөө олон улсын холбоо гэд байгууллага байдаг. Одоо бидний дээвэр байгууллага гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар бол яг энэ олон улсын холбоонд илсээд 14 жилийн болж байгаа гэсэн үг тий. Одоо 14 жил итгэмжсэн байгууллагаар нь ажиллаж байна. Яг энэтэй адилхан одоо тухайн улс оронд ийм албан ёсны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй олон улсынхаа бас энэ итгэмжлэгдсэн байгууллагын статустай байгууллагад хамтарч ажилладаг. Тэгэхээр нөгөө хүүхэд маань бол мэдээж аюулгүй байдал бүх юм хараад одоо энэ албан ёсны байгууллага тандж байгаатай адилхан яг тэр гэр бүлүүдээр ч гэсэн эрсдэл аюулгүй байдлаа бас тэд нар хардаг учраас заавал тэнд байгаа албан ёсны байгууллагатай ханддаг. Тэгэхээр бид нар энд оролцогчдоо чек хийж байгаатай адилхан тэнд бас агентурууд аль удаа чекийн нэг тэгвэл одоо нөгөө гэр бүлийн доктортой байдал тий мөн одоо нөгөө санхүүгийн доктортой байдал гээд криминал ч юм уу тэр бүх бэкграундын чек хийн. Тэгжээш тэр айл маань нөгөө олон улсын хөтөлбөрийн оролцогч хүлээ аваад нэг гэр бүлийн гишүүнээр орох болцоотой болж байгаа гэсэн. Тий. Мэдээж нөгөө соёлын ялгаатай байдал, хэлний одоо ингээд дулмиг байдлаас ч юм уу ингээд очиод бол бас энэ асуудал бэрхшээлүүд бол тулгардаг. Түүнийг бол шийдэх угаасаа арга зам систем нь бол угаасаа байж идэг тий. Тэгэхээр хоёр тал, дөрвөн талын оролцоотой л энэ шийдэгддэг гэсэн. Жижиг шажиг өнөө марга өдөр тутам тулгардаг одоо тийм асуудлуудыг бол нэг үл ойлголцлыг одоо харилцсан ярилцахад нь бид нар одоо ингээд дэмжлэг үзүүлнэ гэсэн үг. Одоо зөв ойлголцоход тий орчуулга хийх, тухайн нөхцөл байдлыг бас анализ хийх, аль тал нь бас энэ зүйлсийг бас буруугаар ойлгосон байна гэд тэрний дараагаар нь хоёр тал бол ингээд ярилцж шийдээд үргэлжлээд жилийнхаа гэрээг ингээд тусгах боломж байгаа. Нөгөө нөхцөл шийдэгдэхөргөө нөхцөл байдал үүсвэл ерөн дараагийн чочин гэр бүл рүүгээ ер нь бол шилждэг юм зохицуулттай тий. Тэгэхээр бол аль талдаа л ер нь бол нөгөө эрсдэл аюулгүй байдлын зүйлсүүд яригдан тэр гэр бүлийн хувьд нөгөө манайхаар явж байгаа оролцогчтой. Тиймээс нь хоёр талын агентур гэдэг зүйл дээр байж байгаа. Тэгэхээр тэр агентурууд бол яг л энэ нөгөө стандартынхаа дагуу мэргэжлийн түвшинд аль талаа бэлтгээд энэ хөтөлбөрт оролцвол угаасаа одоо юудэмдээ нэг тийм том асуудлууд үүсэх нь харьцангуй бага тий. Тэгэхээр одоо 2000 гаруй залуучууд явуулсан гэдэг чинь бас энэ сайн жишээнүүд бас цөөнг байгаа хэрэг. Ер нь таны бас ярих дуртай одоо тийм гоё түүх байл те жишээ байл.
зөндөө байгаа. Ер нь бол одоо бараг ч ингээд түрүү чин тэндээ аль хэзээ ингээд төгсөө сураад ажиллаж амьдраа өөр хөвгтэй болсон байгаа. Одоо Австрт бол нэг Сваровскид бас ажилладаг ингээ манай охин байдаг. Тэр бол бараг 10 жилийн өмнө явсан бол одоо тэндээ сургуулаа төгсөө тухайн бас компанид ороод ингээд ажил алтан тушаал хүртэл гүйцэтгэдэг тий. Бас одоо нэг гайхалтай жишээ бол одоо Германы бүрийн бүжгийн спортод бас одоо энэ хөтөлбөрөөр явсны дараагаар үргэлжлүүлээд тэндээ нөгөө багт өргөдөөд ингээд одоо дэлхийн хэмжээний бас нэг тийм том бүжигч охин бас байдаг. Саяхан хэдхэн оны өмнө нэг оролцогч маань ээж авыг одоо Парист өрмөр байна гэсэн. Яагаад гэвэл эргэжил төгсөж байгаа юм байна. Фэшн дизайны чиглэлээр тэр төгслийн шоунд Парист болдог. Тэгээ ээж авыг бас тэнд өргөсөн юм а гэж зөвлөгөө авч байгаа. Яг бид нарт ингээд мэддэггүй ч гэсэн ажил амжилттай явж байгаа зөндөө ингээд кейсүүд бол байдаг. Тэгээ тэрүүгээр бол ингээд хараад мэдээж одоо нэг 20 жил ингээд ажиллаж гин гэдэг чинь айгүй сайхан түүхүүд зөндөө байгаа учраас урам зориг аваад энэ дээр бид нэр ингээд удаан хугацаанд ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр бол 90% бол угаасаа үр дүнтэй байж чаддаг. Илүү их амжилтуудыг бол хүүхдүүд бүтээсэн байдаг. Тэр үл үнэхээр ингээд Монгол хүүхдүүдийн бол бархан би бол түүх гэж гардаг тийм. Одоо нэг соёл гэдэг чинь бол одоо яг зүгээр нэг судлаачд ярьдаг тухайн хүний одоо зан төлөвийн код гэх юм уу тийм байгаа даа шүү дээ. Тэгээд монголчууд ялангуяа тэр тутмаа ингээд соёлын нэлийн өвөрмөц орчноос одоо өрөндөр очдөг тий. Тэгэхээр монгол залуучууд хамгийн түрүүд мэдэрдэг тийм соёлын шок хэрэг нь яг юу вэ тий? Тийм. Одоо жишээ нь 3 зүйлийг л ингээд багцалж ярмаар байдаг. Очихоор нөгөө харилцаан дээр ер нь нэлээ юм өөр ордог гэсэн үг байхгүй юу? Одоо нэг шилжилт рүү орж байгаа. Европт бол илүү их нээлттэй ээж автаг ингэ тулж харцдаг үе тэнгийн юм шиг асуудал тулгуурлан гэлөөдөөс харж байгаа л ярьдаг те гэр бүл тодорхой ингэ дүрм журмтай. Тэгэхээр яг тэр нэг харилцаанд очиод ороход ер нь бол нэлийн хэцүү байдаг гэх юм уу. Одоо нэг юм ойлгоогүйсэн ч гэсэн заагаа хэлждэг нэрлэгээд те яг энийг яагаад хийх ёстой байсан бэ ч гэдэг юм ингээд нэг эргээд нэг тодорхойгүй зүйлээ асууж сураагүй ч юм уу те. За тэр бол нэлээ их хүндрэлтэй байдаг. Яг мэдээж энэ зүйл төрөл бид нар нэг даван туулах зөвлөгөөнүүд өгөгддөг соёлын сургалт мургалт аяндаа энд явахаас өмнө явагддаг байхгүй. Тэгэхээр одоо тодорхойгүй зүйл харвал заавал лавлж асуухыг зөвлөнө. Гэхдээ нэг тодорхой хугацааны дараа энийг бол нөгөө тасан цогцоод тавдаг гэдэг те зүйл бол гарч ирнэ. Хоёрт нь тэр хүүхд хүмүүжлийн арга барилын төсөөр гэдэг. Тэ. Одоо нөгөө Монгол хүүхд хүмүүжлийн арга барил бол одоо ингээд яг одоо сүүлийн үед яг ямар арга барилаар хүүхдүүдэд хүмүүжүүлээд байгааг ч ер нь бол бид нэр ингээд тодорхойлж чаддгүй. Герман бол ингээд дэс өөр хүмүүжлийн арга барил хүүхдүүд нь хүртэл дэс өөр. Жишээ нь амар их нээлттэй, чөлөөтэй хүсэл бодлоо илэрхийлдэг ч юм уу байвал яг энэ хүүхдүүд амар их дураараа байна. Хүний өөдөөс үг дуураад байна ч гэдэг юм. Яг нөгөө Монгол юутай очихоор ингээд мөргөлддөг гэх юм уу нэг соёлын зүйлстэй. Яг хөө тэрийг бол тодорхой хэмжээний дараа хүүхдүүд бас ингээд нөгөө соёлдоо тасаж уусаад ер нь бол даван туулга гарчдаг. Нөгөө 3 дахь одоо нэг жоохон соёлын шок гэхээс илүүтэй нэг тулгарх бэрхшээл нь soft skill-үүд буюу одоо ингээд цагийн менежмент. За өглөө яг 7 цаг. Тий. Яг өглөө 7 цагт өглөөний цагаа уушгүй 7:10 гүрчд очиж болохгүй. Ер нь бол 7-оос тий 10 минутын өмнө ч юм уу очиод ингээд бэлэн байж байгаа хэвээр соёлтой ш. Тэгэхээр 1 минут 5 минутын ялгаа бол асар их зүйл байхгүй. Тэгэхээр тэр бол бас илүү шоконд оролдог гэх юм да. Нөгөө очиод. Гэхдээ энийг нөгөө соёлын шок гэхээс илүүтэй хүүхдүүдэд бол бид нар энэ бол нөгөө өсөлтийн зоон руу орж байгаа шүү те. Хүн бол нөгөө комфорт зоондоо байгаа л 5 дахь бүсээсээ гарахгүй. Яг тэнд очихоор яг тэр бүсээсээ гараад нөгөө дараагийнхаа бүс рүү шилжиж байгаа учраас тэр зүйлстэй тулгарна. Тэрийг мэдээж угаасаа даван туулж зөвлөгөөний дагуу өөрөө тасан цогцчих юм бол нөгөө дараагийнхаа өсөлтийн рүү орчиж байгаа тэр үе шатанд л гэж ер нь хараасаа гэж бид нар бас хүмүүсийг ч гэсэн хэлдэг. Ээж аауд ч гэсэн ер нь бол тэгж зөвлөдөг те. За бас нэг зүйл асуумаар гань одоо Европын орнууд эрхийг ингээд том зургаар бас цагаачлалын асуудалтай байгаа тий. Зарим орнууд нэлээд бодлогоо чангалж байгаа тийм ээ. Европын холбоог том бүтэж байгаа ч гэсэн ихэд зарим нь чангалаа. За Америкч бас тийм бас сайн байгаа тий. Одоо зарим тусламжийн хөтөлбөрийн төр бол зогсон байдалд орсон байна. Тэгэхээр ийм нөхцөлд ер нь бас одоо 80% Германд очиж чинь бас өөр орнууд руу явж байгаа шүү дээ. Яг өөр ямар одоо соёлын орчинд те танахаар дамжаад залуучууд очих боломжтой өөр бас тийм шинэ боломжууд юу байна гэдэг дээр одоо сүүлийн үеийн авторитет бол за Герман улс руу ингээд 80% нь явж гин. За 2025 онд энэ жил бид нэг Франц улс руу Францын соёлыг сонирхож байгаа залуучуудаа бас боломж нэг энэ хөтөлбөрөөр хэрэгжиж эхэлсэн явж байгаа.
Тэгээ энэ нөгөө Франц улс чинь бол бас өөрөө энэ нөгөө ихтэй сургуулийн төлбөргүй. Ер нь бол залуучууд бас фэшн, урлаг, дизайныхан бол маш их сонирхдаг бас орн байгаа. Тэгэнгүүт нөгөө хэл сурах боломж нь яг орчинд нь өөрөө жоох хомс байдаг бол манай энэ хөтөлбөр орж ирснээр нөгөө тэр чиглэлийн залуучууд илүү их гоё боломж бол нэгдэж байгаа. За одоо 2026 оноос бол нөгөө Америкийн хөтөлбөр маань хэрэгжиж эхэлж байгаа. Бид нөгөө Герман улсынхаа хамтрагч байгууллагатайгаа хамтраад яг монголчуудаа зориулсан Герман руу энэ хөтөлбөрт нөгөө залуучуудаа хамруулж болж байгаа нь. Одоо яг Америкийн хувьд бол нөгөө G-ний визний стандарт нь өөрөө жоохон хатуу. Ер нь бол нэлээд шалгуур өндөртэй. Тэгсэн ч ер нь энэ виз бол аль бисаар байгаа. Сайн тал гэвэл монголчууд бол энэ хөтөлбөрт хамрагдах боломж бол одоо 26 оноос нэгднэ гэдгийг бол ингээ хэлхийг хүсэж байгаа. Яг цаашдлын бодлого нь бол яг апер хөтөлбөр дэрнийх амар бас нөлөөсөн зүйл байхгүй. Гэхдээ нөгөө жил болоо жилийн дараа тухайн улсдаа сурах одоо мэргэжлийн хөтөлбөр рүү шилжих асуудлууд нь хумигдж байгаа гэх юм уу. Ер нь бол нэг жил болчоо буцаж ирээд дараагийн визээ одоо Монголдо одоо улсынхаа элчин сайдын хамтуудаар виз мэдүүлэх тэр боломж руу ер нь бол орж байгаа бол харагдаж байгаа тий. За ерөөхдөө подкаст маань төгсөх гэж байна. Тэгээд одоо яг зүгээр танай хөтөлбөрт хамрагдъя гэж байгаа эцэг эхчүүд, залуучууд ер нь яг сая танахтай яаж хамтарч ажиллах вэ гэдэгт хоёулаа деталь мэдээлэл өгөөд подкаст хөтлөе гэж бодож байна тий. Одоо манай хөтөлбөрт бол ингээд хамрагдахад ер нь 6 сарын хугацаа шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ 6 сар бол бас 20 жил ингээд хөгжөөд боловсролтой төрсэн ерөнхийдөө л ардны процесс ажиллагаа явагдаж байгаа гэсэн үг тий. Тэгэхээр ер нь бол эхний 3 сард бол ингээ герман хэлний анхан түвшинсг бол Франц хэлээ сурна. Энэ сурж явах явцдаа тухайн хөтөлбөртөө бэлтгэдэг гэх юм уу одоо соёл нь ямар байх юм, тухайн айл ямар хүлээлттэй байгаа, чи ер нь тэр соёлд хэрхэн тасан зохицохыг өөрийнхөө эрүүл мэндийн аюулгүй байдлыг яаж хангах юм гээд одоо энэ бэлтгэл ажил эхний 3 сард явагддаг. Тэгээ 3 сарын дараа хэлнийхээ шалгалтыг өгч өрөм таардаг гэсэн. Тэгэхээр сүүлийн 2 дугаар левел буюу 4-6 сар дотроо одоо герман хэлээ үргэлжлүүлж сурч хажуугаар давхар нөгөө гэр бүлүүд буюу одоо хост фамилиудтайгаа ярилцлага хийх тийм ээ. Урилга баталгаажуулах, визэндээ орох, тэгээ аялалдаа бэлтгэх гэсэн юм процесс явагддаг гэсэн үг. Тэгэхээр бол одоо нөгөө хэрвээ энэ хөтөлбөрийг сонирхож байгаа залуучууд ерөнхийдөө мэдээлэл аваад хөтөлбөртөө бүртгүүлэх буюу хэлнийхаа сургалтанд л сууж эхлэх нь хамгийн чухал. Ер нь бол суралцаал эхэлжүүл тэртээ тэр нэг ардлын процесс ажиллагаа шууд эхэлждэг учраас 6 сарын дараа гэхэд бол ер нь бол тухайн улсыг бол ингээд 99% тавил ер нь зорддог. Мэдээж нэг шалгалт өгдөг тэр нөгөө анхан шатны нөгөө визний шалгуур анги шалгалтандаа л тэнцэх хэрэгтэй. Тэр үлдэгтэй тийм хэцүү шалгалт биш учраас шантрах хэрэггүй. Тэгэхээр ер нь бол нөгөө шинэ хэл сурын өөрийгөө бас нэг жил нэ танин мэдээ. Тэг ер нь бол бас гадаад сурна гэдэг ямар зүйл байдгийг ер нь бол өөрийн биеэр очиж бас орчноос нь харъя гэвэл энэ хөтөлбөр хамгийн оновчтой бөгөөд найдвартай хөтөлбөр байдаг. Ээж аавуудын хувьд ч гэсэн нөгөө санхүүгийн хувьд одоо ээж аваас бас ачаалал байхгүй тий. Хоёр тэгвэл нөгөө очиод яах бол гэ санаа зовх зүйл болчихж байгаа байхгүй. Тэнд нэг гэр бүл бас хүлээг аваад хариуцлага хүлээж байгаа асуудал явагдаж байгаа тий. За тэгэхээр ийм хөтөлбөр хэрэгжиж эхэлж байна да. За ерөнхийдөө бол яг одоо яг ялангуяа мэрэгжил сонголт эсвэл ирээдүйн нөгөө нэг ажил мэрэгчлээ сонгох ч гэдэм хүмүүс бол айгуу тийм гоё оновчтой хөтөлбөр байх нь шүү дээ тий. Зүгээр яг нэг зүйл сонирхолтой байгаа нь одоо эрэгтэй хүүхдүүд илүү явж байна, эмэгтэй хүүхдүүд илүү явж байна. Ер нь тийм эрэгтэй эмэгтэйгээр тохиромжтой гэсэн тийм үсгийн тэр үсгийн тохиромжтой гэсэн байгаа юм. Ер нь бол эхний 10 жилд бол төлөх охтууд явдаг байсан. Тий. Одоо сүүлийн 10 жил бид нар бас нөгөө эрэгтэй оролцогчтой бас боломжийг нэлээд нээсэн гэхээр бол одоо нийт оролцогчдын бараж нэг 15% нь эрэгтэй оролцогчд явах болцоотой байгаа гэсэн үг тий. Тэгэхээр хөвгүүдэд маань ч гэсэн одоо яг охтойтой байдлаар гадаадд бас тий очиод хэл сурангаа үргэлжлүүлээд дараагийнхаа хөтөлбөр шилжих тэр боломж бол нээлттэй байгаа. Мэдээж нөгөө сүүлийн нэг 5 жилийн хугацаанд нөгөө оролцогчдын насны зааггүй ерөнхийдөө нөгөө завсралгаа авч байгаа залуучууд багж одоо 70% эзэлж байгаа. Гэхдээ тэрийг бол би амар сайн зүйл гэж бол харж байгаа. Яа тэгэхээр нөгөө 12 төгсөж байгаа одоо үеийн залуучууд маань за яг би сурахад бэлэн биш байна тий. Яг ямар мэргэжил надад тохирох юм гээд өөрийг нэг тань мэдэх гээд байгаа завсралууд аюух авдаг болцсон тий. Тэгэхээр яг тэднэрт бол аюу оновчтой болж байгаа байхгүй. Эхний өмнөх 10 жилд бол төлхөө нөгөө ихтэй сургуулаа төгссөн. Эсвэл ихтэй сургууль сурж байгаа за энэ ерөөсөн мэргэжил биш ээ. Сургуулаа хайцсан 2-3 жил яаж байгаа тий.
явдаг хүүхдүүд хамраадаг бол сүүлийн үед бол ер нь бол мэрэгчлээ сонгохоос өмнө төлхөө явдаг болсон. Бараг л 11 12 дугаар ангиасаа илүү ингээд гадшаа хөтөлбөрүүдээс судлаад энэ илүү бололцоотой юм байна ч гэдэм үү. Тийм үеийнхэн бол бид нар дээр аюух хандлтаар орж ирдэг. Одоо 12 дугаар ангиа төгсөж байгаа оролцогчд бол илүү их судлаад яваад байдаг болсон байгаа. Тэгэхээр магадгүй яг нэг завсралга авах гэж байгаа залуу үеийнхэнд бол илүү завсралга авдаг жил ер нь маж модонд ороод нэг үе. Ер нь бол сүүлийн үеийнхэн бол тэр нэлээ юм тренд болж байгаа гэх юм уу. Гэхдээ нэг талаараа бас тэрэн зөвчм шиг санагдаж байгаа. Нөгөө нэгтэй сургууль зориглохгүй орчхоор тэртээ түрүү 1-2 жил сураа хайдаг. Тэгж яхаар тэр одоо хий дэмий зарцуулж байгаа мөнгөө одоо яг нэг жилийнхаа өөрийнхөө нөгөө оюуны капиталд оруулчвал жилийн дараах тэр хүн угаасаа яг ямар чиглэлээр сурах вэ? Ирээдүйд би яг ямар хүн болох вэ гэдгийг тодорхойлоод гараад ирдэг гэх юм уу. Тэгэхээр би бас нэг зүйл сонирхмаар байна. Та ингээд маш олон залуучуудыг Европ руу явуулж дээ нэг карьерт зурчилж штэ. Та өөрөө ер нь гэхдээ бас ямар одоо соёлын бүтээгдэхүүн те бас энэ хөтөлбөртөө өөрөө хамрагдчихжсэн үү те? Тийм. Би болохоор нөгөө яг аялал жуулчлалын чиглэлээр Монгол Улсын их сургууль сурж явах үед герман айл яг сонгон хичээлээр судалж исэн байхгүй юу? Тэгээ тухайн үед нөгөө мэргэжлэрээ ажиллахад бол угаас хэл аягүй чухал байсан. Угаас хэлгүй бол би одоо бараг л тэнд юу аялал жуулчлалын менежер хийхтэй ямарч боломж авахгүйсэн. Тэгээ яг төгссөний дараа надад яг энэ хөтөлбөр явах боломж гарч ирсэн. Манай багш санал болсон байхгүй юу? Тэгээд би өөрөө яг төгсөөд нэг жил аялал жуулчлалын компанид азундаа ажиллаад өвдөн яг энэ хөтөлбөрөөр яваад нэг жил яг герман орчинд герман гэр бүлд амьдраад хэл соёлын сураад тэр гэр бүлийн гишүүн байгаад эх орондоо буцаж ирсэн. Тэгээд ирсний дараагаар бол мэдээж нөгөө мэрэгжлийн чиглэлээр нэлээд ажилласан. Гэхдээ тэр зүйлийг яг хийхэд би ингээд урам зориг авахгүй байсан гэх юм уу. Хэдийгээр нөгөө өөр мэрэгчлэр ажиллаж исэн ч гэсэн нөгөө 90 тойрны хүмүүс маань маш их мэдээлэл зөвлөгөө авдаг. Өссөө чи нөгөө герман явсан штэ. Яг яаж явд юм бэ? Нэг дүүгээ явуулах гэсэн юм. Эсвэл энийг явуулъя гэд. Тэгээд ер нь ажлын хажуугаар нэлээх тэр хүмүүс нөгөө зөвлөгөө мэдээдээ шеэрлээ, тусал дэмжээ бас ингээд найс нөхдийнхөө дүүнэр мөнрийг хүртэл явуулж исэн. Тэгээ угсаа хамгийн одоо хийхэд дуртай зүйл нь байгааз. Яагаад гэвэл би нэг өөрөө биеэрээ тулцсан учраас ямар нөгөө бодит боломж гарах уу, юу тэр хүмүүс очиж сурах уу, амьдралыг харах үнцг яаж өөрчлөгдөх үү гэдгийг угаасаа бодиттой харж байгаа учраас нэг ч тутахна залуу хүмүүс мань яваад эртгэн бас ингээд тэ зорилго юугаа тодорхойлоод өөрийгөө олоод ирээсэ гэдэг хүслээр хийсээр хагаад 2005 онд ер нь бол компани үүсгэн байгуулад ингээд яг 20 жил болсон байгаа даа гэсэн үг тийм. Тэгэхээр тэр хөтөлбөрт явж ирснээр компани байгуулах хэмжээний юм надад мотивашн би болцсон байгаа байхгүй юу те. Тэр яваг байсан бол бас компани байгуулах байсан үгүй гэдэг дээр бас эргэлзэж байгаа. Тэгэхээр бол бас энэ яалтчгүй л одоо миний амьдралтай л уялдаж байгаа түүх байгаа. Тэгэхээр энийг бол 20 жилийн хугацаанд хийхдээ хизээш ингээд мохож байгаагүй улмал сайжруулъя. Илүү яаж бид нар хүүхдүүдэд бэлдэж чадвал энэ хүүхдүүд маань илүү бас нөгөө жилийн дараа бас зорилготой хүрч чадах уу. Оцсны дараа илүү одоо нөгөө баг бэрхшээлтэйгээр те илүү боломж руу хүрэх гэдэг юм уу. Тэр зүйлийг сайжруулсаар агаад ингээд 20 жил болсон байна гэсэн үг те. Нэг зүйл бас юмргаанаас одоо 3 үндсэн чиглэл байгаа шүү дээ. Америк, Франц, Герман гэдэг. Ер нь за одоо яг удаагийн байдлаар Германд ямар мэргэжлэр цаашид сурвал илүү оновчтой. За Францд ямар мэргэжлэр, за Америк бол бас мэдээж эдийн засаг тэр санхүү талдаа хүчтэй ч гэдэм яг ингээд энэ дээр нэг тодруулж хэлж өгөл тээ. Герман улс бол мэдээж нөгөө инженерчлэл амгаах ухаан бол маш өндөр хөгжсөн шүү дээ. Төлхөө ер нь тэр чиглэлөө залуучууд маань юу сурж байгаа. Франц бол мэдээж урлаг, фэшн, одоо ингээд аялал жуулчлал гэдэг чиглэлүүд рүү бол илүү бас залуучууд гоё боломж нэгж байгаа. Америк руу бол мэдээж одоо төрөл бүрийн чиглэл байгаа. Тэгээд Америк бол одоо нэгтгэхэр бас дараагийн карьер төлөвлөлтийн бид нар бол бас ингээд тодорхойлноо. За баярлалаа. За ингээд бизнесийн подкастын дугаараа энэ хүрээд өндөрлөе. Манай энэ удаагийн дугаараар Mongolian Off-Air агентлагийн үүсгэн байгуулагч Гүсэх Захирал Должинсруу оролцлоо. Бизнесийн подкастын үзэх сонсох та бүхэн манай YouTube channel-ыг дагаарай. Лайк, share, комментээр биднийг дэмжээрэй гэж хүсэж байна. Ингээд танд бас баярлалаа. Баярлалаа.